олон жил уулзаагүй найзтайгаа ингэж нэг таарах гэж мундаг бизнесмен болсон сурагтай. Оо яах вэ? Найз нь өөр ингэсэн жижигхэн бизнес эрхлээл байж байна. Одоо харин бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлнэ билүүгээд. Дээрээс нь охины бие өвд одоо мөнгө хэрэг болоод зээл хөдөлтөл явж байна да. Үгүй. Надад тийш дээ нэг зээл гаргадаг хүн байна. Хамгийн гол нь боломжийн маш бага үедээ. Хамгийн гол найдвартай. Тэгээ тэр хүн барьцаа өргөх шаардаад байдаг байхгүй юу? Чи тэгээ юу нь өөрөө юу барьцаал гэж бодож байна? Найзад нь барьцаа өрөнгөл байгаа. Ажлын байр байгаа. Орон сууц байна. Одоо дээрээс нь шаардлагатай гэвэл унж авч байгаа машинаа барьцаалсан ч болж байна. Чи тэгээ хэр их хэмжээний мөнгө хүсэж байгаа? Боломжоор ахиуханд байв сайн байна. Гол нь хүү багтай. Найз нь энэ хямралыг л давчих юм бол гэж хааштай болчих гээд байна л да. Зээлийн иргэн төлөлт тал дээр асуудалгүй. Миний чам зуучлаад байгаа хүн хамгийн гол нь найдвартай. Миний бүр маш сайн таньдаг хүн байхгүй юу? Тэг найз нь сая бодлоо л доо. Хэрвээ чи татгалзахгүй бол найз нь чиний барьцаалах гэдэг хөрөнгөний чинь өөрийнхөө нэр дээр шийдвүлээд тэг яг нь өөрөө авах гэж байгаа юм шиг зээлээ гаргуулах юм бол нэгдүгээрт яг найдвартай гарна. Хоёрдугаар зээл авах хэмжээ чи гэсэн юм байна. Найз нь яг чам нэгжил тосол. Чи тэгээд зээлээ найдвартай төлөх юм байгаа зү. Намайг арай эвгүй байдалд оруулахгүй зү. За яалаа гэжтэй найз гайгүйч тэхөө. Гэхдээ энэ хөрөнгө чинь найзынхан насаараа цуглуулсан хөрөнгөштэй. За чи арай найзтай итгэхгүй юм шүү зү. Чамд итгэлгүй яах вэ? Цаад хүнд чинь. Үгүй. Тэр хүн бүр 100% найдвартай. Чи бүр ямар санаа зовлох юм байхгүй заа юу. Хамгийн гол нь би өөрөө баталтай. Болж гинөө. Замаа найздаа баярлалаа. Чийл таарлаж миний амьд авах гэсэн юм байна л да. Миний охин хоолой сайн идчихэлтэй хөрөө халбуудаад идчихгүй хэлээ. Тэр. Хараа, хоолой идэрэ. Please call again later. Аав. Яасан миний хөө? Хоолой идэрэ. За. Миний хөө хоолой сайн идэрэ. Би чинь нэлтэр юу гэж хэллээ миний охин хоолой идэж. Хараа ингээд нөгөө сондрын зээл юу болж байна? Гарваад оноо утас нь холбогдсонгүй. Өчигдөр гэрээр нь болоо хаалга тайлдаггүй. Гайхаал гэж байна. Хамаагийн маань нэр дээр нь шилжүүлээд өгсөн байдаг. Юу ч хөө зээлч болох юм шиг зү. Хараад ихгүй байлгүй дээ. Бид хоёр чинь хар багын л найзууд юм байгаа шүү дээ. Одоо ч тэгээд хамаатай садан хар багын найз гэлтгүүгээр зээлдэг болсон гинлээ шүү. Ер нь цагдаагийн байгууллагаар нэг шалгуулад үзүүлээс. Сондөр гэх энэ бүсгүй заллим эхлэх юм тэргээр эрен сурвалжлагдаж байгаа маш олон хохирогчтой. Таны үл хөдлөх хөрөнгийг бусдад барьцаалан их хэмжээний мөнгө заллаад оргон зайлсан байна. За чи арай найзтай итгэхгүй юм шүү дээ. Чи тэгээд зээлийн найдвартай төлөх юм байгаа зү. Намайг арай эвгүй байдалд оруулахгүй зү. Одоо яаж амьдрах юм бэ? Яаж амьдрах юм? Сайн найз чинь гэдээсэн. Хамаг өргөний чинь зарчаа явсан байж. Дугралтаа чи тулгаа. Би ч гэсэн юм боломж яаж мэдх юм бэ? Надад ч гэсэн хэцүү л байж тээ. Одоо хүүхдээ эмчилгээний төлбөр ирээдүйд гуруулаа байр тавьж авах уу, мөнгө ч авах уу, яаж амьдрах юм бэ? Ятгах тусам нэгтэл заллигчдэд боломж бүү болго.